Сайн байна уу? Энэ удаагийн Монгол цэцгийн дугаарт ямар цэцэг ярих гэж байна вэ? Сайн байна уу? Энэ удаад монголчуудаа сарнаа тухай ярьж өгье гэж бодож байна. Монголчууд сарнаа Монголд ургадаг гэдгийг юусоо мэддэггүй. Монголчууд уг нь бол нохоо шүү гэдгийг сайн мэднэ. Гэтэ энэ ургамлыг шинжлэх ухаанд росо гэж нэрлэдэг. Сарнаа угийн сарнаа гэдэг төрөлтөө багтдаг. Тэгээ Монголд болохоор 12 зүйлийн сарнаа ургадаг. Энэ дотроос монголчуудын бидний хамгийн сайн мэдэх нь өргөс сарнаа гэдэг нь. Одоо өргөс сарнаа манай орны ойд хэрийн бүсийн их нутгаар ургадаг. Энийг хүмүүс нохоо шүү гэдгээр нь жимсийн түүж маш их хэрэгэлдэг. Тэрүүгээр нь сайн мэднэ. Тийм үл мэдэг цайвар дуу ягаан цэцэгтэй. Өргөстөө модны бут нь бол өргөстөө ийм шүтрхэг хөрөө шиг юм эртээ ногоон авч идэг. Тэгээ ойн дотор ойн захаар одоо моддын сүудэр бараадаад ургадаг ийм ургамал байгаа. Монголчууд яагаад энэ цэцгийг нохоо шүү гэж нэрлсэн болов энэ сарнааг? Одоо 12 зүйлийн сарнаа дотроо өргөс сарнааных нь жимс 100 дуу хэлбэртэй. Тэгээ яг цэцэг ургадаг тэр хэсгээс нь урагшаага нэг юм шүмбийсэн харахад нэг амтны хошуутаа төстөө тийм хэлбэр харагддаг. Яг тэр нэг цэцэг нь дөнгөж хаагдраад бүрэн ингээд иш шилбэн унаагүй бахта амтны хошуутаа төстэй харагддаг. Тэрүүгээр л нохоо шүү гэд нэрлэлсэн юм байна л. Хурдталтаа нэг юм жижигхэн юм одоо бөмбөр юу нэг харж авах юм гарцсан тий. Яг томруулаад харуул баг нэг анар жимс маягийн. Тий, анар жимс шиг. Энэ анар жимсгээ ярьсан дээр нь энэ жимсэн дотор байдаг химийн бодисууд дотор нь анар, хушиг, гүзээлцгэн, бөөрөлцгэн гэдэг энэ жимснүүдэд байдаг химийн бодисууд байдаг. Тэр нь болохоор фолвант нэгдлүүд гэдэг шинжлэх ухаанд химчид бол нэрлэдэг. Тэр фолвант нэгдлүүд дотроосоо эллаги танин гэдэг бодис илүү их хэмжээгээр байдаг юм билэ. Тэгээ энэ эллаги танин гэдэг бодис нь болохоор хүний ходоодонд орохоор нөгөө ходоодонд дотор байгаа бактериудын нөлөөгөөр задраад хүний гоо сайханд хэрэгтэй хөгшрөлтийг сааруулдаг бодис болж хувирдаг. Тэр бодисыг уролитин гэдэг юм билээ. Уролитин болохоор хөгшрөлтөөс сэргийлэх, эсийг нүхэн төлжүүлэх гоо сайханд зориулагдсан юм үйлчилгээтэй. Одоо хүн төрөлхтөн монголчууд хүртэл ингээд хөгшрөлтийг яаж удаашруулах вэ? Яаж залуунасаа гой сайхан хിവэр нь удаа хадгалах вэ гэдэг маш их анхаардаг болсон шүү дээ. Тэгэхээр яг бидний Монголд ургадаг жимснүүд дотор маань ингээд бэлэн хөгшрөлтийг сааруулах, удаашруулах гоо сайханд нөлөөтэй юм жимс бэлэн ургаж идэг юм байна. Энийг нохоо шүү гэдэг юм байна гэдгийг мэдэж аваад нохоо шүүг өөрсдөө тариад хэрэглэх боломжтой байгаа байхгүй. Одоо гэр хороолд байгаа Улаанбаатарын айлууд, аймгийн төвийнхэн, хөдөө сумынхан үлжөөн дээрээ хаваржаан дээрээ ч юм уу цуслан дээрээ хүртэл ингээд тарчих боломжтой. Тэгэл намар жимсийг хураагаад авчна. Одоо 5 дугаар сарын 20-д төхөөдрөхээр ингээд гоё ягаан цэцгэн цэцэглээд эхэлнэ. Тэгээд тэр цэцэг нь 6 сар гараад хаагдраад араас нь ингээд жимс нь ургадаг. 8 сар гээд жимс нь ер нь боловсрчин 7 сарын сүүлд зарим жилдээ бас боловсрцсан байж идэг. Тэгээд хур ихтэй жил бол ингээд жимс нь зөөлрөөд ингээд муудах, хөгзрөх тийм эрсдэл үүсдэгтэй. Ойд хэрийн бүсэд яг тэр үе хөгзөрч муудахаас өмнө түүж авах хэрэгтэй. Чиг бахта хур бахта жил бол тэгж хүчрэх нь гайгүй учраас бас яаран түгээд авах шаардлагагүй. Нохоо шүүгч нөгөө нэг түүж авчаад шууд хатаачдээ штэ. Тин гут нэг юм хорчхор улаан юм болцдог. Эсвэл өөрөөр ямар аргаар юу яаж хатааж хэрэгжилж болд юм бол тий. Нохоо шүүг монголчуудын хамгийн сайн хэрэгжилж мэддэг арга нь хатах. Одоо түүгээд шууд цэвэрлээд бас тэгээд навч шилбүүдийн бас бүрэн цэвэрлээд авах бас уг нь шаардлагагүй. Нохоо шүүг тэр чигт навчтаа шилбэтэй ингээд цай болгож монголчууд бас хэрэгэлдэг даралт бууруулах үйлчилгээтэй. Одоо судасны ханыг бэхжүүлдэг. Арьсан энтэнд нэг жоохон хүн хүрэхээр хөхөрчдөг хүмүүс бас байдаг штэ. Даралт их өндөртөө ч юм уу те. Тим хүмүүс энэ нохоо шүүг хэмжээгээр хэрэглэж болно гэсэн үг. Сайн хэрэглээд байвал энэ нэг аскорбины хүчил ихтэй витамин С гэсэн үг. Аскорбины хүчил судасны ханыг бэхжүүлдэг тийм үйлчилгээтэй. Тийм болохоор одоо нэг чиг ба мас сэргийлэх зорилгоор намарч юм уу те хаврын цагаар ялангуяа хэрэгэлдэг. Тэр нэг нохоо шүүг яг ингээд сүдэ цай маа чанахаар ингээд хийцэн өдөг. Тэгтээ яг тэр цайнаас ингээд авч уулгадаг байхгүй юу? Нохоо шүүд. За тэгээд би одоо энийгээ тэгээл харамлаа л энэ да гэж бодож байсан байхгүй юу?
Тэгээд даралт бууралд юм байна те. Өөр тэгээд яг энэ дээрс одоо манай үеийн ч юм уу те бид нарыг ер нь бас тийшээ уулгадгүй л дээ бас. Залуу хүмүүс одоо хүүхэд залуу хүмүүсийн цус шингэн гэж ярьдаг штэ. Нас залуу цус шингэн гэдэг. Хүний хүүхэд байхасаа их шинхэн цустай байж байгаа залуу болоод ирэх тусмаа нас нь явах тусмаа ингээд цус нүтгэрөөд бүр хөгшрөөд ирэхээр хүмүүс даралтаа болоод байгаа чинь нөгөө бас настай холбоотой. Тийм болохоор шингэн цустай хүмүүс уухгүй л дээ. Нөгөө даралт бууруулах үйлчилгээтэй учраас 90-120 хэмжээтэй даралт байлаа гэхэд тэр чинь 70-80 ч юм уу нэг 10-аар л буулгачхад л залуу хүмүүсийн одоо яг даралт ихсэн юм шиг шинж тэмдэг үзүүлэл хачин болоод эхлэн шүү дээ. Хүзүүн хөшөөл сонирн болоод нүдэн нэрэлжлэл эхлүүл тэр чинь даралтанд буутсан. Тэгэхээр чинь бас эрүүл хүн ууч одоо залуу хүн уучлахгүй настай хүмүүс бол болно. Гэхдээ одоо даралт ихтэй залуучууд бас айгүй олон болсон. Тийм хүмүүс өөрийнхөө даралтыг мэдж байгаа, даралт өндөр гэдгээ мэдж байгаа бол энийг ууч болно. Харамлаад байгаа биш одоо хамгаалж байгаа юм л та уг нь бол. Гэхдээ тэрийг ингээд яг нөгөө хатаацсан байсан тэгэн гот нөгөө нэг авч зүгээр тэр чигт нь авч зүгээр нэг хоёрыг амсч утсан юм л да. Дотроо юм нөгөө нэг үртэй тий баахан үртэй. Яг бол хуурай мураа гарсан тий дангаар нь бол идэж мэдэж болохгүй юм шиг л шүү дээ. Тэгэж ер нь болдог юм. Дангаар нь идэх боломжгүй дотроо байгаа үр нь тэр нохоо хошууны одоо энэ өргөс царнаан үр штэ. Бид нар болохоор жимс гэж аваад ингээ хальстаа нүртэй юутай хийteen хандлаад буцалгаж уугаад байгаа болохоос ургамал одоо өөрийнхөө үрийг цацаж үрээ боловсруулж дараачийнхаа урган түлжих үр жимсээ үлдээж байгаа л тэрийг зажилж идэх ямар ч боломжгүй нэг тийм ямар ч амт байхгүй тийм муухай тий тэгэхээр тийм болохоор ялангуяа энийг бол хандалж хэрэгэлдэг одоо цайнд буцлагчхад бас болдог. Гэхдээ ингээд цай болгоод буцалгаад ахаар ингээд дотор нь байгаа витамин С-нүүд нь задраад ингээд бас нөгөө хэмжээр багасж байгаа тийм эрсдэлтэй. Тийм болохоор ингээд буцлагахаасаа илүү хандалж хэрэгжилж ивэл зүгээр халуун ус дээрээс нь хэсэг байлгаж жагаад одоо өнгөн усных нь өнгө жоохон тийм шаргалдуу болоод ирэхээр нь уугаад ах хэрэгтэй гэсэн үг. Даралт ихтэй хүмүүстийг чиргэлж болно. Бас намар хатахаас гадна одоо ч малчит хүртэл хөлдөгчтэй болцсон болохоор шууд түүж аваад хөлдөөч боломжтой. Хөлдөгчнөөс аваад жижиг турш хэрэгжилж байна. Энэ нохоо шүү одоо аль ямар нутгаар тий ургадын зүүн баруун манай орны бүх нутгаар нохоо шүү ургадаг. Бүх төрлийн сарнаа 12 сарнаа бүгдээрээ байгаа. Энэ дотроос одоо бидний нохоо шүү гэж нэрлэдэг байгаа тэр өргөс сарнаа болохоор манай орны ойт хэрэн бүсээр одоо Хинти, Булган, Төв, Сэлэнг, Сүхбаатар, Хөвсгөл гээд бүх нутгаар ургаж байгаа. Ойтой газар л бараг тэр чигтэй байгаа да. Говийн бүсээр бол сэрэг сарнаа, шар сарнаа гэдэг ийм олон янзын сарнаанууд байгаа. Бидний мэдэх нь бол ягаан цэцэгтэй. Гэтэл Монголд болохоор шар, цагаан, ягаан, улаан ягаан автрынгийн цэцэгтэй ийм 4 янзын цэцэгтэй сарнаа ургадаг. Энэ дотроос говьор байгаа ихэнх сарнаад тийм цагаан цэцэгтэй, шар цэцэгтэй сарнаанууд бас говьор байгаа. Энэ дотроос яг зөвхөн Монголд ургадаг Дэлхийн шинжлэх ухаанд Монголын байтаг богдуулын нэрээр нэрлэгдсэн. Энэ болохоор зөвхөн байтаг богдуул. Ямар уюутай ургад юм бол байтаг богдод? Байтаг богдод болохоор одоо 5 дугаар сарын дундаас эхлээд одоо ойт хэрэг бүсээр сарнаа ургаж эхэллээ шүү дээ, цэцгэлж эхэллээ шүү дээ. Тэнгууд дараагийн сарнаа говь руу цэцгэлж эхэлнэ. Цагаан шар сарнаанууд 6 сар гараад цэцгэлж эхэлдэг. Хамгийн сүүлд энэ байтгийн сарнаа 7 сарын эхний 10 хоног цэцгэлнэ. Одоо 7 сарын эхний 10 хоногийн үеэр Ховд аймгийн Булган суманд очиод байтаг богд руу аялангаа байтаг богдоос энэ сарнааг үзэх боломжтой. Харахад бол яг нөгөө бидний мэддэг өргөс сарнаатайгаа адилхан навчтай бас тийм өргөстэй мөртлөө цэцгэн цагаан. Энгийн хүний нүдээр харахад бол ялгаа нь бол тийм л байгаа. Хадрахаг чулуутай үржил шимээр арай бага тэгээд ус бага шаардж байгаа орчинд ургаж чаддаг маш төсвөртэй мундаг сарнаа байгаа л да. Гэхдээ Монголд харамсалтай нь ганцхан байтаг богд ууланд үлдсэн. Тийм болохоор Монгол улсын улаан наманд оруулсан хинч тасалж болохгүй хамгаалтанд автсан юм онцгой ургамал. Бусад одоо шар сарнаа, сэрэг сарнаач гэдэг юм уу те. Бусад сарнаанууд нь болохоор одоо зөвхөн говалтай, ашаа говь ховд Монгол алтай нутгаар ургадаг сарнаанууд байна. Бас зөвхөн одоо говийн урагшаага хэсгээрээ ургадаг сарнаанууд байна бас. Энэ бүхнийг яг нутгаар нь яг аль сарнаа нь хаана ургадаг вэ гэдгийг яг судалж агаад нутгаас нь одоо энэ ийм сарнаан юм байна да гэж ургаж байгаа газраар нь бас ингээд цэцгэлж байгаа хугацаагаар нь мэдчих болно л гэсэн үг. Байтаг богдын тэр сарнааг нь одоо
хэрвээ ургуулах боломж байд юм бол тий хаданд ургадаг гэхээр бас ургах боломжгүй юм шиг. Боломжтой. Энийг ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд авчираад тарьсан байгаа. Хэрвээ тэнд очих юм бол үзэж болно. Яг 7 сарын ихээр цэцгэлсэн үед нь яваад очивол ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийнхээ харуулж магтгүй л дээ. Энийг ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд одоо эн чинь богдуул штэ. Богдуулын бэлд ургаж чадж байна. Байтгийн цаг агаараас шал өртөө. Байтг чинь Монголын говь алтаа өр говь гэж тооцогддог. Говьд ургаж чадж байгаа ургамал одоо энэ хангаан бүсэд ирээд ургацсан байна. Тэгээд тарж болж гин ургаж болж гин ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийнхээ ийм тарж ургуулах хүсэлтэй хүмүүс бас тэрийг одоо нэг мөчрөөр нь салгаад ч юм үндсээр нь салгаад ингээд заруул урган зүгээр юм болов уу гэж би асууад одоо ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд байгаа маш олон мод сөөгнүүдээ заруул худалдаж авах хүсэлтэй хүмүүс айгүйх байгаа. Гадаад ямар нэг мэддэгдэхгүй тийм янз янзын хоошуу сарна гэж нэртэй зүйлийг тарьж байхаар одоо Монгол улсынхаа улаан наманд орцсон байтгийнхаа сарнаг ч юм уу шар сарна, сэрэг сарна ч юм уу тий хамаагүй нохоошуугаа хүртэл өргөс сарнаг хүртэл тариад манай Монголд ийм сарна ургадаг юм а энэ бол сарна юм а гэд ингээд зогсож байвал бас их бахархалтай штэ. Гадаадын зочиндооч исэн одоо ингээд цуслан дээрээ хаусныхаа гадаад сонирхолтой юм шүү тий. Би байшингийнхаа доор нэг цонхон доороо 2 сарна тэр бол өргөс сарна байсан л да. Сарна тарьж үтсэн. Нэг услага шаардахгүй анхандаа бол нэг жоох усалж исэн. Сүүлдээ нэг услага шаардахгүйгээр дээврээс урссан борооны ус ерөөсөө шууд ингээд унсаар агаал услаал тэгээд доороо өөрөө урагчдаг юм билээ. Маш их сагсаагаад сүүлдээ ганцхан ширхэг нэг гоцоосын юм тарьсан чинь бүр ингээд саглаагаад маш өтгөн болсон. Одоо бүх төрлийн сарнаг хүмүүс тарихтаа хашлаг болгоод тарьж болно. Хашаа. Заавал нэг юм бетонон төмөртэй шорон хашаа барайл бугыг хүртэл ингэж өрийн цоолж алж яхахын оронд ингээд сарнаа тарьчих юм бол тэр чинь хүн мал амтан байтугай нохооч дээгэр нь даахгүй тийм маш сайн хашаа болно. Дээрээс нь ингээд хүний эрүүл мэндэд тустай намар нь жимсээ түүгээд хэрэгэлчин гоо сайхандаа зориулчин те дээрээс нь чинь өөрөө хорт хавдрын эсрэг үйлчлэгээтэй эсийн хөгшрөлтийг дарангуулдаг эсийн хуваагдлыг зогсоодог гэж байгаа юм. Үргэслийг намдааддаг гэж байгаа юм. Тийм болохоор ийм нөгөө химийн маш их ашигтай байцтай. Байтг богд дурж байгаа сарнаа шүү. Тэрний одоо үр ч юм уу те тэр сарныг одоо яаж авч буцааж эргүүл ургах хэрэгтэй. Би бол одоо тэр байтг богд дээр очиж үзэхдээ нэгийг тасалж аваад ангирт нь ургуулмаар санагдаж байна. Яг хоо ийм яг үрэлцсэн үед үрийн одоо тэр нохоошууг нь аваад яг бүрэн боловсрлоод үр нь яг ингээд ургах чадвартай бас үед л авах хэрэгтэй те. Хэрэг үрээр нь тарих гэж бодож байгаа л. Гэхдээ ийм модлог ургамлууд үрээрээ ургахтаа маш удаа. Одоо чи нөгөө үрийн нохоошууг нь авчираад ингээд суулгалаа гэхэд нэлээ хэдэн жилийн дараа л айгуу сайн арчилж агаад гургаж ирэх болоо да. Бас нэг гэхдээ ургамлын үрийг ингээд хурдан ургалтын дэмждэг бодисууд байдаг. Тийм юмд эхлээд хэсэг байлгаж байгаа, дэвтээж яагаад тэгээд тариул илүү хурдан ургана. Маш их саглаагаад ургацсан байлаа гэхэд нэг хажуунаас нь маш болгоомжтойгоор гол үндсийг гэмтээхгүйгээр эвтэйхэн ухаад жоохон салаалаад ингээ ургацсан жоохон юм таслаад аваад ирэх юм бол тэгээд тэрийгээ хатаачих болохгүй. Гялгар уутан дотроо нэг жоохон ус цацж байгаа юм уу те. Яг тэр үндэс хэсгийг тэр гялгар уутан дотроо хийгээд маш сайн уяад булган дээр аваад ирэй гэж бодъё л да. Булган сумын төв дээр авчирангуудаа нэг жоохон хар шороонд суулгаал одоо савнд суулгаж штэ цэцэг шиг тэрнийхээ гадуур гялгар уутаар уйж байгаа л Улаанбаатарт аваад ирнэ штэ тийм ээ. Гэхдээ байгалийн ургамлыг ингэж авч яваад баригдуул энэ чинь улаан номонд орцсон. Тэ улаан номонд орцсон болохоор одоо баригдах юм бол үнэлгээ нь өндөр. Яаж яагаад нөгөө экологи эдийн засгийн үнэлгээ шүү дээ. Энийг болохоор ургамал дээр 5 нугалж төлөвлөдөг. За аль сарнаа нь 200 мянган төгрөгийн үнэлгээтэй байсан. 5 нугалуулна гэхээр чинь сая төгрөг төлнө. Зөвхөн экологи эдийн засгийн үнэлгээ. Дээрээс нь улаан номонд орцсон ийм онцгой ургамлыг тасалсны торгуул гэж байгаа. Зөвхөн торгуул төлөөд салвал бас их юм. Дээрээс нь магадгүй ингээд тэр машин авч явж байгаа баригдах юм бол тээврийн хэрэгслээ хураалгах тийм аюултай. Яг хатуу. Одоо яг нөгөө нэг сарна гэж хэлвэл хүмүүс эсвэл яг манай Монгол орн таних уу эсвэл яг нохоо шүү гэвэл илүү их таних болов. Би зүгээр одоо яг сарна гэхсэвэл нохоо шүү хаанурдаг гэвэл барыг зааж өөр юм. Тийм. Нохоо шүү хаанурдаг гэдэг одоо малчтаас ч юм уу очиод асуувал
хилээд өгнө. Одоо байтаг дээр очиж танаа энд нэг нохоо шуур, цагаан цэцэгтэй нохоо шуургасан гэд байтгийн ставныхаас асуувал цэргүүд нь бараг харсан л байлгүй дээ, заагаад өгнө гэсэн үг. Тэрнээс сарнаа гэх юм бол цааталж мэдхгүй шүү дээ. Урдаас сарнаа энэ чи ургахгүй. Гэхдээ энэ угаасаа ингээд сарнаан төрөлд багтдаг бэлэн өөрөө Роса сарнаа гэдэг нэртэй ургамал байгаа учраас бид нар бас сарнааг эхэлж сурах хэрэгтэй байгаа юм л да. Монгол сарнаа ургадаг гэдгээ мэдээд бас бид нар сарнаатай гэж бодоод явжээвэл гоё шүү дээ. Заавал нохоо шүү гэдгийг яг хөө жимсийн нохоо шүү гэж хэлж болох юм. Тэрнээс модын цэцгийн сарнаа гэж хэлж ивэл үгүй зүгээр. Тэгээ энийг хэрвээ тарих юм бол өвгнийг амархан ургадаг. Арчилгаа бага шаарддаг. Өргөст сарнаа хэдий ойд хэрийн бүсэд тасаг газар ургадаг ч гэсэн их арчилгаа бага шаарддаг. Нэг ургаад эхэлчих юм бол өөрөө устуулахгүйгээр тэгээ зөнжин борооныхоо усаар өөрөө салаалал ургааддаг. Тийм болохоор монголчууд чиг залхуу хүмүүст тарихад маш тохиромжтой бат. Хүлэмжэд ургадаг сарнаагаас те ямар ялгаатай гэдгийг нь асууч. Хүлэмжинд ургадаг сарнаа болохоор их том цэцэгтэй. Тэгээ цэцэг нь их удаан хадгалагддаг. Яг гэвэл энэ болохоор байгаль дээрээ ургадаг сарнаа биш. Ургамал судлаач хүн байгаль дээр ургадаг сарнааг хооронд нь эрлийцжүүлж ягаад шинжлэх ухааны аргаар гаргаад авсан сорт ингэж хүний гараар бүтээжсэн, хүний гараар гаргаж авсан ургамлуудыг сорт гэж нэрлэдэг. Бидний биендээ бэлгэлдэг, зардаг, баглаа болгодог сарнаа бол байгалийн ургамал биш ээ гэсэн үг. Тийм болохоор байгаль дээр байгаас сарнаанасаа илүү гоё байдаг. Хүний гараар нэгэнт л гоё чимэглэлийн зориулалтаар мөнгө олох гэж, бизнес олгож гаргаж авсан учраас хэмжээнд том, цэцгэнж том тасалсан байхад унахгүй байж байна. Байгаль дээр ургаж байгаа сарнаа, тэр тусмаа Монгол сарнаанууд болохоор байгаль дээрээ нэг 15 хоног цэцэглэнэ. Одоо урах цэцэглэх хугацаанд богинохон. Тэрийг чи ингээд тарчаад шууд яг нөгөө хадрахаас нь өмнө те нөгөө нэг аваад ингэж нөгөө юу гэх юм худалдаж зарж тэгж болох уу? Хагдарчих юм болов уу? Хагдрахаас өмнө зарна гэж бодохоор нөгөө цэцгэн жижигхэн болохоор хүмүүс одоо яаж хандах юм бол тэрийг мэдэхгүй байна. Яг нөгөө том сарнаа шиг харагдаж чадахгүй шүү дээ. Сортын сарнаа, бэлэг дурсгалын зараад байгаа сортын сарнаанууд чинь үрэлдэггүй, жимс гардаггүй учраас урах хугацаа нь урт цэцэгтэйгээ байж чадаад байгаа. Энэ байгалийнх чинь болохоор үр жимсээ үлдээхийн тулд хурдхан шиг цэцэглээл тоос хүртэл үр жимсээ урах зорилготой байгаа даа байхгүй. Одоо амьд организм өөрөө үр төлөө үлдээхийн төлөө л цэцгэлж байгаа гэсэн үг. За баярлалаа.